Тунгалаг тамир 3 дугаар бүлэг. Зуны бөхчм халуун өдөрөө богдын хүрээний махны зах дээр хүн тисэж байхын аргагүй халуун байдаг. Хар батхан амьсгаан давцуулж, золбин нохоо хөлдөө тэглэн гаслана. Цус тоос хоёр нэвтэрсэн дээлтэй ярахчд байгил хар баадангаар байн хөлсөн арчин өөхөдийг л энд байна. 5 цулын шүл уух дуртай хүнд шинэхэн зовдоо хэмтэх өгнө. Бөхчм байна бороорж магад. Эргэтэн өвчөө хошног гавбал дээр биш үг их зэрэг бүдүү нарийн хоолоогоор хашгирах нь дулдуучны нэг хөхтөө унжирсан уншлаг, гуйлагчны уянгалсан дуу, омогтой хүнд өшиглүүлсэн ногтын гаслахтай холилдон дасаагүй хүндэнд жухам юу болж байгааг нь ойлгохгүй ажээ. Урд сур барьсан мах үргэгчдийн зарим нь махны бандан түшин сураа шовтон хаяа нэг бишээ. Зарим нь махны үн асуусан хүний хойноос бие биеэ түлхэлцэн хушуурна. Энэ ер бусын шуугантай захын зүүн талд өрөөсөн суг таягтай хатан цонхохор царайтай уранхай хөх дээлтэй ергийн гуйлагчин залуу үер олон түмэн ах дүүнраа нэгүүлсэн үзэж юм хайрлна гэж уянгалсан намуухан дуугар хашгирч байлаа. Зарим хүмүүс түүнээс сэжиглэн зайлшгарна. Зарим нэг нь хоёр улаан мөнгө гар дээр нь шидэж өгнө. Зарим нь өөх тос боовны хилтэрхий өгөхөд хар хөдөөнийхээ амыг тосож хийлгэнэ. Зарим нь юу ч өгөхгүй мөртлөө сонирхон хар зогсноо. Богдод 9 цагаан тэмээ өргөж бэйсийн зэрэг шагнуулсан дотоод яамны түшмэл довчин саяхан авсан залуу ихнэрээ нүдийг нь бүлтэртэл гоёд эзэн чи андуурмаар ижилхэн хоёр гал зээр морь дунан махан захын хажуугаар өнгөрлөө. Хөөрхийн ядарсан амтанд юм өгхимсэн өгчхмөр юм байна уу гэж залуу ихнэр хэллээ. Хонгор минь ялихгүй цусаар баяжхад цаад хүрээний гуйлагчин бид тэжээж барах биш гэж довчин хэлээд эргэн тойрныг эхэмсгээр ширтэж эхэллээ. Гэрэл өврөн одолж урт авиш хадаг гаргаад гуйлагчин өд хаяхад морин үргэж ухсгийхэд довчин сандарч эргэн цулбурдан тогтоолов. Боён хишиггүй юмд гар сунгаж байж өгөх нь бас багшид барих гэсэн хайрын хадгийг өгч орхих юм гэж зэмэл. Битгий дэми юм яар. Өгөхөд яадаг юм бэ гэд гэрэл уурл. Тим гэж довчин хушууга цорвуулган сандар хэллээ. Довчин хөрөнгө төрж байж л богдын засгийн ихсийн игнэнд орсон бөгөөд жилийн өмнө залуу ихнэр гэрлээгээ авчээ. Гэрлийг хүчээр өөлүүлж байгаад богтлон авсан боловч удалгүй гэрэл хүүхэн байдалтай дасаж цаг өнгөрөх тусам довчингийн хөрөнгөний бүрэн эрэхт байдалд эзэн болж зам нь ширүүсэн хөгшин довчин залуу ихнэрийн гарт атгаглаа. Ингээд нэг мэдхэд гэрлийн үгэд довчинд богдын зарлагтай адил болсон юм. Гэтэл морин даврын хөдлөхөд довчин дагж хөдлөө. 10 цагаан буянчин дэлгэрч яв гэд гуйлагчин хадгийг авч нандинг өвөртлөө. Өндөр хэр морьтой орос ланчуув өрсөн хөхтээлтэй залуу захын өмнөр гараад зүүн тийш явж байснаа гуйлагчин хараг зогсож хойгуудаа гэж шивнэлээ. Гайхан бодож нилээд ширдснээ ойртон очиод хойг минь чи амьд уу гэж дуу алдлаа. Гуйлагчин тэр дунд зочин хараад таниж амьдаар барахууда амьдрах гэж юм гуйгаад зогсож байна гэхэд нүднээс нь нулимс тусалвал хамцуугаараа арчаад чицэрсэн хоолоогоор чи сайн явж байна уу гэлээ. Хоёр нөхөд элэгсэг дотноор золглоо. Ядарч яваа хүн таньдаг үнтэйгээ уулзахдаа давхар баяр болдог. Хэцүү амьдралд хамт зовж танилцсан нөхөртөөгөө уулзаад сэтгэлд нь хур бууж цэцэг ургасан. Хоёуг юу ярьж юу асуухаа мэдэхгүй балмагдан дэмийл тэгээд л гэж давтан хэллээ. Чамайг чинь өгсөн гэдэг цэргийн лам бодыг чинь хөдөлсөн гэж ирсэн хүн хэлсэн шүү дээ. Бүр тийм үү? Ингээд нөгөө дайн юу болсон бilé? Тэр тухай ярил бөөн түүх. Өвгөө минь ингэж зогсоод яхав да. Энэ шууган өнөр хоёроос зайлий. Орой хөдлөн зэрэгцэн явж жижигхэн хятад дэлгүүрийн үдний довжон дээр сүдэрт тавтаа суулаа. Хоёуг бол сайд бангийн хошууны хүн. Олноо өргөгцсөн 2 дугаар онд богдож явцсан дам хааны зэрэгтээ дайшлагдж хар цэргийн төргөнглөгийг эсэргүүцсэн өмнө зүгийн тулдаанд Хатанбаатар ван Магсар чавын даргалж явсан зэрэгт явжээ. Арга самбаа зориг төгөлтөр энэр дайнд сайн оролцож шилдэг цэргийн нэг боллоо. Хоёуг анхаа богд хааны зэрэгтээ дайшлагдсан эрэхтээ жухам яах гэж яваагаа мэдээгүй. Өөгийн тааруулж байгаад оргож харих бодолтой байсан юм. Гэтэл сүүлдээ их Монголын тулгуур төрийг байгуулах өөрийн эзэн хаантай тусгааруулж тогтоох харин хүн Монгол хүнийг захирах ёсыг үгүй болгох их хүлд оролцож байна гэж ойлгоод сэтгэл санаа нь сэргэж дайрах цэргийн өмнө давхиж цог жавхлан бадарсан билээ. Ялангуяа хэдэн удаа ялсны дараа дайсан олон боловч
Богд Жавзан дамын аврал Монгол дахны хувь заяагаар сүр хүчин бадран ялна гэж итгэж байлаа. Захрын нэгэн гацаанд байсан хар цэрэг рүү уухай шигрэн дарж сандран зувцсан цэргүүдийг мөрдөх хөөх үед гай болж тэнсэн сумд зузаан гуяраа шархлаа. Морино сунаж ухаан алдаад хожим цэргүүл харчин айлд байжээ. Тэнд сар гаруй хэвтэж идэгрээд зэвсэг хүргээд буцаж явсан жинчэнтэй таарлалтанд дагдаж богдын хүрээнд ирээд зэргийн амны нэгэн төшмөлтэй уулзаж учир явдлаа хэлж тусламжгүйсэн ч зэргээс оргосон ялтан гэд золтойл шоронд хийчихсэнгүй. Ингээд богдын хүрээний гуйлагчны тоо нэгээр өсөж баатар зөрөгт гэгдэж байсан хуйг таяг тулсан гуйлагчин болсон юм а. Ирсэн хүнийг дорж гэдэг. Лууг үнийхээс цэрэгтэд ажиллагдсан ирээд ойр зэрэглээ хөшөөний уулс гэж хуйгтай дотн танилцсан бөгөөд хуйгийн олзолсон сумнаас нэлээдийг хүртсэн билээ. За ингээд чамаас хойш бид гэгэний авралаар хар цэргийг хяартал зөхөд зарим газараар хэрмэнд орхон оцсон. Ер нь Бээжингийн нохойн дуу бараг л сонсогдож байсан шүү. Бид номхон хон биш. Эзэн Чингисийн угсаа эрлэхэг зөрөгтөө Монгол гэдгээ үзүүлсэн дээ. Одоо манай цэрэг хаа хүрээд байна. Нутагтан буцаж ирсэн гэж дорж урамгүй хэллээ. Яагаад тэр билээ? Хэн мэдэх вэ? Энэ хаврал татаж орхисон. 1941 онд Монголд өөрийн цэргийг хаант орон улсын шахалтаар дотоод Монголын нутгаас татсан юм а. Доржийн байсан анги хар цэрэгтэй 3 өдөр үргэлжлэн тулалдаж бут зөхөд захрын нэгэн гацааны дэргэд буудлаад байж билээ. Утаа болсон уранхай майхнуудаа зэрэгцүүлэн шааж туг хяраа босгон агт мордон тавьж манай харуулаа гаргасан ялсан цэргийн үр жавхаатай нийлж цог хиймэртэй харагдж байлаа. Майхнуудын гадна ил гал түлж зарим нь хоол ундаа хийж, зарим нь ховц ундараа ойж, зарим нь бөөс урсан арилгаж эхэллээ. Ил галын утаа хамрлуу цэргэн, нялх ногоо амсаж эхэлсэн мордон дөргөлтөн урагштай яваа цэргийн сэтгэл хангар сайхан байлаа. Дорж майхны хажуудад сууж дууйлан дээлийн уранхайг ойж байтал дархан бэйсийн хошуу нэг ахмиг насны цэрэг ирж дэрэгдэн суугаад шууд цамцаан тайлж бөөсийн түн газарт амьдаар нь хайлж эхэллээ. Алж идэхээр таргалуулах гэж байгаа биш үү? Ил гал дээр барьж байгаад шатааж орхихгүй юун амархан салдаг юм гэж доржиг хэлгээд ахмиг насны цэрэг ёжтой наргагүй нэмсгэлснэ. Монгол нутгийн минь бөөсгээд түүх ажлан ажиггүй үргэлжлүүллээ. Эгэнсэн майхны аль нэгэнд тас хийсэн шингээ холоогоор 100 лангийн жороо луусыг гэтэл баригсан бүдүү хоолоогоор жаазан дундаа хөлөглөе гэж дуултал янз бүрийн хоолоогоор зураг болсон богд ламыг зонхын ширээн залыг дан хөөгд өргөжлүүлэн дуулж гарлаа. Дорж ахмиг насны цэрэг хоёрч намуухнаар олныг аялалтанд дуулж эхэлсэн юм. Энэ данх зээ дуусгуул гэж ахмиг насны цэрэг дууны хоёр байдгийн дундуур асуулаа. Далдыг мэддэг далаалам 72 жалгыг нэвт хардаг хар хэрэг биш. Би яаж мэддэг юм бэ гэж дорж хариуллаа. Түүх ярил эзэн Чингис байна. Дааж байгаа сахиусыг хэлцвэл амтныг жаргуулагч очир дарын хувилгаан богд гэгийн оройлж яваа жаншныг нь ярил Хатанбаатар хойно болох байхта. Саяны дайныг удирдах байхад жаншны нүур малгааныхан сагарлаганд багтахгүй болоод амнаас нь улаан хөөс захарж байсан гэдэг шүү. Аргагүй шүү те. Биэрээ улаан сахиус юмчин гэж дорж мэдэмхий хариуллаа. Манай хоёрын яриа төр зогслоо. Дуу солигдож цээлхэн сайхан хоолойтой хүн эр бор харцгийг сэтгэл догтлон дуулж эхэлсэн юм а. Гэтэл хараад халаасан арз тагшиг уучгаад эхнэрийнхэн дээлийг нь өмөрчхөд хотныхон захад зогсож байх юмсан гэж нөгөө цэрэг нүдэ гэлэлзуулан үр дүрэн баяр тодруулж байгаад ярьсан юм. Мань нэр эхнэрээ санаштай гэж дорж хөгжилтэй инээл. Айхгүй ч ихсэн айхгүй гिचээр муу золигч нь сэтгэлд ороод байх юм гэж цэрэг гэнэн цагаахан сэтгэлээр хэллээ. Би ч гэсэн ганц муу ихээ орхиод ирсэн юмсэн. Яаж явдаг юм бол доо гэд дорж утсан шүдэрэн тас хийдэл таслаад газар руу чиглэсэн юмгүй ширтлээ. За тэр чи яах вэ? Эхэлсэн хон дуусгал байх гээд цэрэг санаа алдснаа чамд шүүр байна уу? Энэ хэдэн хялгасны сүрэг газар сайгүй үүрлчихэд бэлчиж явдаг боллоо гэлээ. Дорж нарийн хулсан шүүрээ гаргаж өглөө. Цэрэг авч үсэн самнах зур доржийн зөв талын урдах ханзагнаас ягштал уйсан бор хүдитэй эмийг харлаа. Тэр юу вэ? Аль чиний ганцганд байгаа бор хүдитэй. Тэр цагаан мөг. Түүгээр яах нь вэ? Чамд байхгүй гэж үгээд доржийн нөхрийгөө урд өмнө нь үзээгүй сони юм харж байгаа нүдээр гайхан харснаа. Халууны газар ганц хэрэг болдог юм чинь энэ байхгүй юу та? Худалдуул мөнгө уул юм шүү дээ гэж их л мэдэмхий хэллээ. Тийм хэрэгтэй юм бол надад жаахан өгөөч. Баг бол болно.
Гэхдээ сумаар сольно. Ахмаг насны цэрэгэ бодол болон дууга боллоо. Гэтэл ямаан бүрэ жигнэн дуурч мань хоёр огл өсрөн босож тус тусынхаа майхан руу гүн орж буу зэвсгээ зүүн 10-ийн жигсаалд орлоо. Бүгд цэрэг хідэн игнэ болж загсаж занг захирагч нар өмнө нь зогссоныг харвал ямар нэгэн их хүн эрхийг хүлээжээ. Жагссан цэргийн баруун гараас 5 морьтой хүн хатруулан давхиж ирлээ. Тэдний түрүүнд улаан хэлт худраг хөмөрдлөгтэй 2 өндөр бормоор унсан Хатанбаатар Магсаржав явах бөгөөд морин дээр бүдүүн хар гизэг нь 2 тийшээ заслан хаяж одгон сагсалсан сүртэй харагдана. Түүхийн цаг үе хэрэгтэй хүнээ боож болдог. Монголын ард түмэн манжийн уяргалыг эсэргүүцсэн олон зуун жилийн тэмцлийн сүүлчийн шийдвэрлэх үед төрж гарсан их хүмүүсийн нэг бол Хатанбаатар Магсаржав байж билээ. Цудгамал хөрөл шиг гялалцсан хүрэн царайтай өргөн цээж тод магнатай энэ хүн манжаас тусгаарлах тэмцлийн тэргүнд явсан газар бүхэн ялалтаар туяарч байжээ. Вангийн зэрэг залгаж хушуу ноён болсон бөгөөд Монголын ард түмнийг боолчлон суух үе дуусныг ойлгож Ивэр нутагтан буцах шаардлагыг хүлээж авалгүй эсэргүүцсэн ховдын амбныг зэвсгийн хүчээр тонилгох тэмцлийг Хатанбаатар ван Магсаржав удирдсан билээ.